Хумянбу дасгалжуулагчийн жилийн цалин 2 тэрбум вон байсан гэ боддоо. 2 тэрбум вон гэдэг нь Монгол төгрөгөөр 4 тэрбум 650 сая төгрөг нэг жилд авдаг байсан. Сард 387 сая төгрөг авдаг байсан. 7 хоногт 90 сая төгрөгийн цалин авдаг байсан гэ боддоо. 7 хоногт 90 сая төгрөг штэ. Хумянбу дасгалжуулагчид 7 хоног болгон өгж байгаа энэ 90 сая төгрөг хэний карманаас гарч байгаа юм? Солонгосын ард иргэдийн карманаас нь гарч байгаа байхгүй юу? Тэгээд Солонгосын ард иргэд үүрээ өглөө босоод 4-5 цагт очиод онгоцны буудлын дээр очиод ойролж чарлаад зогсоод байгаамаа. Бид нар энийг ойлгодог болох хэрэгтэй. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зооноосоо ч гарч чадалгүй хожигдсон шигшээ багийн дасгалжуулагч Хумянбу албан тушаалаасаа огцорч уржигдэр эх орондоо ирээд 2 ч хонолгүй зүхтэж байгаа аятаа Америк руу буцаад явлаа. Манай сурвалжлах баг Инчон олон улсын нисэх онгоцны буудлын дээр Хумянбу дасгалжуулагч асантай уулзаж ярилцлага авлаа. Хун дасгалжуулагч надад хэлэх үг байгаа ч хизээ нэг өдөр ярина хэмээн учир битүүлэг үг хэлж шигшээ багийн тоглогчдын дунд зөрчил үл ойлголцол байсан гэх мэдээллийг эрс үгүйсгээд цаашаа орлоо. Малгайгаа доош дарж өмссөн амны хаалт зүүсэн Хумянбу дасгалжуулагч асан Солонгост иргэн ирснээс хойш ердөө 2 хоногийн дараа дахин Америкийн нэгдсэн улс руу явхаар нисэх онгоцны буудалд ирсэн байлаа. 2 хоногийн өмнө хөгжөөн дэмжигчдийн эсэргүүцэл шүүмжлэл дунд ямар ч тайлбар хийлгүй нисэх онгоцны буудлаас явсан Хумянбу энэ удаа ярилцлага авахыг хүссэн сэтгүүлчид хандан надад хэлэх зүйл бий. Гэхдээ одоохондоо хариулж чадахгүй хэмээн товчхон хариуллаа. Надад хэлэх үг байгаа ч хизээ нэг өдөр яригдах байх. Тоглогчид хоорондоо маргаантай байсан уу гэх асуултад ямар ч хэрэгэлзээгүй ингэж хариуллаа. Тоглогчдын хооронд ямар ч асуудал байгаагүй. Би өмнө ч хэлсэн хоорондоо муудалцаж маргалцсан асуудал байгаагүй. Мөн Германы Бундеслигт гарааны тоглогчоор тоглож байсан Йенс шигшээ багийн дотоод сахилга бат дүрм журмыг зөрчсөний улмаас эхний 2 тоглолтод оруулаагүй гэсэн мэдээг үгүйсгэлээ. Уучлаарай, Йенсийн талаар асууж болох уу? Йенс яасан бilé? Багийн дотоод дүрм зөрчсөн гэх яриа гарч байна. Тийм асуудал байсан юм уу? Үгүй ээ, тийм зүйл огт болоогүй. Харин улс төрийн хүрээнд яригдж буй дуудагдж байцаагдах асуудлын талаар асуухад тодорхой хариулт өгсөнгүй. Надад хэлэх зүйл алгаа. Би буцах билетээ бичүүлээгүй байгаа. Ингээд дуусгая. Эх орондоо ирээд ердөө 2 хоногийн дараа Солонгосыг орхин явсан Хумянбу дасгалжуулагч асан ойрын хугацаанд Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес хотод амрах төлөвтэй байна. Солонгост байгаа монголчуудаа нэг сайхан мэдээ дуулгая. Солонгост шүдээ үзүүлж байгаад ямар нэг асуудлаас болоод Монгол буцчих бол яана гэж санаа зовдөг маш олон хүн байдаг. Энэ асуудал шийдэгдсэн шүү. Та бүхэн манай White Dream шүдний эмнэлэгт эмчилгээ авч байгаад Монголд очсон бол OrthoMed шүдний эмнэлэгт үргэлжлүүлээд үзүүлээд явах боломжтой боллоо. Lomb implant шүдний аппарат гээд бүх төрлийн эмчилгээг OrthoMed шүдний эмнэлэг хийдэг учраас Монгол буцчих бол яана гэж санаа зовдоггүй. Манай White Dream шүдний эмнэлгээр ирж үйлчлүүлээрэй. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. За сайн байцгаана уу Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр хун дасгалжуулагч эх орондоо ирээд ердөө 2 хоноод Америк руу буцаад яваад өглөө. Хумянбу дасгалжуулагчийн эхнэр хүүхэд нь Америкт байдаг юм байна. Тэгээд эхнэр хүүхэд руугаа явсан гэсэн мэдээ маш их гарч байна. Эхэнд гарсан мэдээг 850 мянган хүн үзжээ. 8 мянган хүн сэтгэлдээ үлдээсэн байна. Солонгосчууд ямар сэтгэл үлдээсэн бэ гэхлээр улсын их хурал дуудаж байцаагдана гэдгээ мэдээд зүхтаагаад яваад өгчээ гэсэн сэтгэл дээр 8 мянган хүн лайк дарсан байна. Хариуцлага гэж жоохон ч байдаггүй хүн байна гэсэн сэтгэл дээр 5200 хүн лайк дарсан байна. За буцаж ирсэн тактик буцаад явж байгаа тактик нь харин үнэлмээр юм байна гэсэн сэтгэл дээр 2900 хүн лайк дарсан байна. За цагдаад байцаагдана улсын их хурлын сонсголт мэдүүлэг өгнө гэдгээ мэдээд зүхтааж байхад зүгээр явуулж байдаг. Хориг тавихгүй яасан бэ гэсэн сэтгэл дээр 6400 хүн лайк дарсан байна. Ийм хариуцлагагүй хүн Солонгосын шигшээ багийг 2 удаа удирдсан гэхээр хэлэх муу үг алга гэсэн сэтгэл дээр 1200 хүн лайк дарж санал нийлсэн байна. Эцсээ хүртэл өөрийнхөө юу буруу хийснийг ойлголгүй явлаа да гэсэн сэтгэл дээр 2300 хүн лайк дарсан байна. Их мэдчлэн өнөөдрийг хүртэл солонгосчууд Хумянбу дасгалжуулагчийг шүүмжсээр л байгаа. Өөрийнхөө алдсан алдаа би ямар дутагдaltaй байсан гэдгээ ард иргэдтэй тайлбарч тавилгүй, хэвлэл мэдээллийнхэнтэй уулзалгүй, ямар ч асуулт авалгүй 2 хоногийн дараа цухтаагаад яваад өглөө гэдэг дээр
маш их шүүмжлэлтэй хандж байна. За энээс гадна бас нэг маш ноцтой мэдээ гарч ирсэн. Солонгос Мексикт хожигдсны дараа хувцас солих өрөөнд ийм асуудал гарчээ. Сон багийнхаа тамирчдыг цуглуулад Мексиктэй тоглосон тоглолтын талаар ярьж суужээ. Мэдээж багийн ахлагч хүний хувьд үлдсэн тоглолтоо сайн тоглоцгоё, эсвэл багийн ахлагч ах хүний хувьд дүү нараа загнаж зэмлсэн ч байж болох юм. Тэгсэн Хумьёнбу дасгалжуулагч орж ирээд та нар юугаа яриад байгаа юм бэ гэж асуужээ. Сон өнөөдрийн тоглолтын талаар ярьж байна гэж хариулсан байгаа. Тэгсэн хун дасгалжуулагч чи яхаараа тоглолтын талаар ярьдгийн бүгдээрээ гарцгаа гэж хэлсэн байгаа. Мексикт хожигдсны дараа хувцас солих өрөөнд ийм асуудал үүссэн байна. За тэгэхээр энэ ямар ч үндэслэлгүй яриа биш шүү. Үнэхээр ийм болсон. Улсын их хурлын гишүүн бүр хэд хэдэн хүнээс асуугаад яг энэ мэдээллийг баталгаажуулсан байхгүй юу? Тэгэхээр Хумьёнбу дасгалжуулагч яагаад Сунминд ингэж хэлсэн болов? Чи яхаараа тоглолтын талаар ярьдгийн бүгдээрээ гарцгаа гэж хэлсэн байгаа байхгүй юу? 3 дахь тоглолтын дээр Сунминий гараанд гаргаагүй шалтгаан бол гарцаагүй байсан юм байна. За энийг солонгосчууд яг юу гэж таамаглаж байгаа вэ гэхээр хамгийн түрүүнд харагдаж байгаа зүйл бол эрх мэдлийн хил хязгаарын асуудал гэж харж байна. Сон бол багийн ахлагч. Ахлагч хүн тоглолтын дараа тоглолтын талаар, за магадгүй дараагийн тоглолтын талаар ярьсан байж болно. Энэ бол хөл бөмбөгт байдаг зүйл. Бүх спортод байдаг зүйл. Гэхдээ дасгалжуулагчийн өнцгөөс харахад өөрөөр мэдэрсэн байж болно гинэ. За ялангуяа баг нь хожигдсон, гаднаас асар их шүүмжлэл ирэх үед ахлагч тоглогчдыг цуглуулад ярьж байгаа дүр зураг нь дасгалжуулагчийн нүдэнд миний хийх ёстой ажлыг Сунмин хийж гин. Тоглогчид дасгалжуулагчийнхаа үгийг сонсохгүй, Сунминий үгийг сонсож гин. Багийн төв нь би биш, Сунмин болчихлоо гэж бодоод дургуутсан байж болох юм. За хоёрт Сон бол жирийн нэг ахлагч биш. Дэлхийн түвшний нэр хүндтэй багийн дотор асар их нөлөөтэй тоглогч. Ийм тоглогчийн үг заримдаа дасгалжуулагчийн үгнээс ч илүү хүчтэй сонсогдож болно. Хэрвээ Хумьёнбу дасгалжуулагч тухайн үед багийг бүрэн хянж чадахгүй байгаа мэдрэмжтэй байсан бол Соны манлайллыг хамтын ажиллагаа гэж харахаас илүү өөрийн удирдлагын эсрэг бий болж буй өөр нэг төв гэж харсан байж болох юм. Гуравт Сунмин багийнхаа гишүүдийг цуглуулад юу гэж ярьсан бэ гэдэг бас чухал те. Хэрвээ Сунмин тоглогчдын байрлал, тактик, сэлгээ, дасгалжуулагчийн шийдвэрийн талаар ярьж байсан бол Хумьёнбу үнийг тоглогчид намайг байхгүйд миний шийдвэрийг шүүж байна, намайг мууллаа гэж эмзэглсэн байж болох юм. Эсвэргээр багийн ахлагч тамирчин тоглолтын талаар ярьж байхад нь агуулгыг нь ч сонсолгүй шууд зогсоосон бол энэ бол яавч эрүүл удирдлагын шинж биш. Дөрөвт Хумьёнбу дасгалжуулагчийн тухайн үеийн сэтгэл зүйн нөхцөлийг бас тооцох хэрэгтэй. Нэг тоглолтод хожигдсон улс даяараа харж байгаа хэвлэл мэдээл хөгжөөнд дэмжигчдээс маш их шүүмжлэлээр. За тэгээд дараагийн тоглолтын үр дүн түүний карьер, нэр хүндийг шийдэх байсан. Ийм дарамтанд орсон хүн заримдаа энгийн үйлдэлийг хүртэл аюул гэж хүлээж авдаг. Намайг алхасаад багийн дотор өөрсдөө хурал хийлээ гэж харсан байж болох юм. За тавт хөл бөмбөгийн багийг удирдах хоёр өөр хандлага байдаг. За нэг нь дасгалжуулагч, ахлагч, тоглогчид гэсэн хамтын удирдлага. Нөгөөх нь болохоор дасгалжуулагч шийдэн, тоглогчид дагна гэсэн босоо тогтолцоо. Хэрвээ Хумьёнбу дасгалжуулагч хоёр дахь хандлагатай хүн бол Сон тоглогчдыг цуглуулан тоглолтын талаар ярьж байгаа нь түүнд ердийн ахлагчийн үүрэг биш, харин өөрийнх нь ажлын талбар руу орж ирсэн үйлдэл мэт санагдсан байж болох юм. За 6-т Хумьёнбу дасгалжуулагч Соны манлайллыг өршөлтөгч эрх мэдэл гэж харсан байж болох юм. Хэрвээ энэ хувилбар үнэн бол асуудал хамгийн ноцтой. Хүчтэй ухаалаг дасгалжуулагч багийн ахлагчтайгаа хамтарч ажилладаг. Харин өөртөө итгэлгүй удирдагчид хүчтэй ахлагчийг хараад энэ хүний үгийг тоглогчид минийхээс илүү сонсож байна гэж бодож эхэлдэг. Тэгээд ахлагчийн хийж байгаа хэвийн үйлдэл хүртэл эрх мэдлийн өрсөлдөө мэт харагдсан байж болно гинэ. Та бүхэн юу гэж бодож байна? Хумьёнбу дасгалжуулагч яагаад Сунминд багийн ахлагчтай чи яхаараа тоглолтын талаар ярьдгийн гэж хэлсэн юм болоо. За дээр дурдсан яриа зүгээр нэг таамаг бишээ. Хумьёнбу дасгалжуулагч Сонд дургу гэдэг нь анзаарагдах маш олон баримт байгаа. За Солонгос Өмнөд Африкта тоглоход Сон 2 дугаар үеэс орж ирсэн. Тэгээд ус уух цагаар Сон тамирчтай юм хэлэх гэсэн дасгалжуулагч нь Сон руу нэг харснаа яриаг нь таслаад ороод ирнэ. За Сунмин дасгалжуулагчаа яваад өгснгийг нь хараад дахиад ярих гэсэн дахиад л яриаг нь таслаад ороод ирж байгаа. Та бүхэн бичлэгийг дахиад нэг сайн хараараа. Сунмин тамирчидтай юм хэлэх гэсэн дасгалжуулагч нь Сон руу нэг харснаа яриаг нь таслаад ороод ирж байгаа. За тэгээд яваад өгснийг нь Сунмин хараад дахиад яриагаа үргэлжлүүлэх гэсэн дахиад
таслаад ороод ирж байгаа. Та бүхэн энэ бичлэгийг үзээд юу гэж бодож байна? За яг магадгүй энэ зүгээр л нэг яг ингээд таарсан байж болох юм те. Бас нэг өөр асуудал байгаа. Хун дасгалжуулагч Сунам Минтэй алхаж яваад ингэж ярьсан байдаг. Миний карьерийн рекордуудыг чи бүгдийг нь авч явлаа шүү. Одоо 2 юм үлдлээ гэж ярина. Тэгсэн ард нь байгаа туслах дасгалжуулагч юу үлдсэн билээ дасгалжуулагчаа гэж асуусан. За тэгсэн хун дасгалжуулагч хүрэл бөмбөгийн шагнал аваагүй байгаа. Тэрийг авах үлдсэн гэж хариулдаг. Тэгсэн хажууд нь алхаад явж исэн Сунам Минь та 4 удаа дэлхийн аврагт орсон шүү дээ гэж хариулдаг. Хун дасгалжуулагч хариулахдаа 4 удаа дэлхийн аврагт орсон хөл бөмбөгчд зөндөө байгаа. Чи хүрэл бөмбөгийн шагнал авахын тулд шүгийн 4 хүртэл явах ёстой. Тоглолт болгон дээр гол оруулаарай. Тэгвэл чи хүрэл бөмбөгийн шагнал биш алтан бөмбөгийн шагнал авахч боломжтой болно гэж хэлсэн байдаг. За Хумянбу дасгалжуулагч тоглогч байхдаа Өмнөд Солонгосын хөл бөмбөгийн түүхэнд маш том амжилтуудыг эзэмшиж байсан. Тухайлбал дэлхийн аврагт 4 удаа оролцсон. 90 94 98 он. За тэгээд 2002 оны дэлхийн аврагаар шүвгийн 4-т орж хүрэл бөмбөгийн шагналыг авсан байгаа. Харин Сунам Минь түүний шгшээ багийн олон амжилт дээд үзүүлэлтийг нь нэг нэгээр нь давж байсан учраас энэ яриаг хошигноод эхлүүлсэн ч байж болох юм. Та бүхэн Хумянбу дасгалжуулагч ярьсан энэ яриаг нь юу гэж дүгнэж байна? Миний карьерийн рекордуудыг чи бүгдийг нь авчлаа шүү. Одоо 2 юм үлдлээ гэж хэлсэн байгаа. Нэг нь Солонгосын шгшээ баг шүвгийн 4-т үлдсэн. Нөгөөх нь болохоор Хумянбу дасгалжуулагч хүрэл бөмбөгийн шагнал авч исэн байгаа байхгүй. Сунам Минь энэ хоёрыг л авчих юм бол миний рекордыг эвдлээгээд бодож исэн үү? Альсгүй энэ үедээ зүгээр л нэг юм хаппинин те зүгээр л юм яриа болоод өнгөрсөн үү? Дүгэлтийг та бүхэнд үлдээе. За энээс гадна бас 2012 оны Лондоны Олимпиад Хумянбу дасгалжуулагч шгшээ бага удирдсан. Гэхдээ Олимпийн шгшээ багтаа Сунам Минийг сонгоогүй. Тухайн үед Сунам Минь 20 настай Германы дээд лигт тоглож исэн байхгүй юу? Тэгэд өөрөө болохоор Сунам Минийг сонгоогүй шалтгаанаа ингэж тайлбарлсан байгаа. Би Сунам Миний сайн тоглодог эсхийг мэдэхгүй байна. Өөрөө сайн тоглодог тоглогч гэж байгаа. Бас өөрийгөө золиослж эргэн тойрныхоо тоглогчдыг илүү сайн тоглоулдаг тоглогч гэж би. Сунам Минь бол эхний төрөлд нь орно. Энэ мэдүүлгийг хийсний дараа Солонгосын хөл бөмбөг сонирхогчид Хумянбу дасгалжуулагчийг маш их шүүмжилсэн. Яагаад вэ гэхээр талбай дээр гараад үнэхээр гүйдэггүй залхуу тамирчид байдаг. Өөрийнхөө авьяаст бардцсан те. Гэхдээ Сунам Минь үнэхээр тийм тамирчин биш. Үүгээр дуусаагүй 2013 онд Хумянбу насанд хүрэгчдийн шгшээ багийн дасгалжуулагч болсны дараа Соныг сонгох үедээ хэлсэн үг нь тухайн үед бас бөөн сенсац болж исэн. Соныг бүгд сайн тоглодог гэж яриад байгаа болохоор сонгосон. Сон гараанд гарах эсхийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч тач эхлээд ур чадварыг нь харна. Баг гэдэг зөвхөн нэг тамирчин тулгуурлагдаггүй. Тактикийн хувьд ашиглах үн цэнтэй байвал боломж мэдээж өгнө. За энэ мэдүүлгийг ямар ч хүн сонссон дасгалжуулагч хүний хувьд нөгөө тамирчнаа үл хүндэтгсэн айгу тийм онцгүй мэдээлэл хийсэн байгаа шүү дээ. Өөрөө багийн ахлах дасгалжуулагч өөрт нь бүх эрх мэдэл байгаа. Хэнийг сонгох уу, хэнийг сонгохгүй байх уу. Тэгснэ Сунам Минийг сонгонгуудаа бүгд сайн тоглодог гэхээр нь би сонгосон гэж хэлнэ гэдэг ч одоо юу гэсэн үг юм бэ? За бас энэс гадна 2025 онд хун дасгалжуулагч шгшээ багийн ахлагчийн туузыг солих тухай мэдээлэл хийсэн байдаг. Ахлагчийг солих талаар үргэлж бодож байгаа. Хувь тоглогчийн төлөөч, багийн төлөөч ямар сонголт хийх вэ гэдэг чухал үе ирсэн гэж бодож байна. Солонгосын шгшээ багт туршлагатай, манлайлах чадвартай ахлагч хэрэгтэй. За Хумянбу дасгалжуулагч Сон дургу бас нэг шалтгаан нь аавтай холбоотой гэдэг өмнөх бичлэгээр ярьсан шүү дээ. Аав нь хөл бөмбөгийн холбоогоо маш хатуу шүүмжилдэг учраас дасгалжуулагч Хумянбу аавд нь бол нэлээд дургу гэдэг нь тодорхой. Сунам Минь дэлхийн авраг дууссаны дараа өөрийн нийгмийн сүлжээнд урт загтал нийтэлсэн. Тэр загталтаа ингэж бичсэн байсан. Хаанаас эхлэхээч мэдэхгүй байна. Юу ч болоогүй мэт дүр эсгэж чадахгүй. Бас энэ бодит байдлаас зүхтахыг ч хүсэхгүй байна. Юуны өмнө ард түмэн болон хөл бөмбөгийг хайрлан дэмждэг бүх хөгжөөн дэмжигчдээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Би өөрөө ч хөл бөмбөгт хайртай хүний хувьд ийм тоглолтыг үзсэн бол үнэхээр харамсаж бухимдаж хэцүү байх байсан. Уучлаарай гэсэн ганцхан үгээр та бүхний урам хугаралт, сэтгэлийн шарахыг тайвшруулж чадахгүй гэдгээ мэдж байна. Энэ үгийг хэлэхэд хүртэл дэндүү хангалтгүй санагдж байна. Миний хувьд ч энэ тэмцээн юунаас ч илүү үн цэнтэй байсан. Миний үргэлж ярьдаг байсан бага насны хүүхдийн мөрөөдлийн тайз минь нуруу унсан мэт санагдаж, үгээр илэрхийлэхийн аргагүй хүнд сэтгэл өвдөж байна. Үннийг хэлэхэд би одоо ч энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөд амаргүй байна. Гэхдээ надаас илүү урам хугарч сэтгэлээр унсан хөгжөөн дэмжигчтэй бодохоор өөрийнхөө сэтгэлийг ярих хүртэл болгоомжтой санагдаж байна. Дэлхийн аврагад оролцохын тулд маш олон зүйл золиослогдсныг би сайн мэднэ. Та бүхний зориулсан цаг хугацаа, сэтгэл зүрх, хувиршгүй дэмжлэг, хайр хүндэтгэлийн хариуг нь дааж чадаагүйдээ би маш их
хариуцлагыг мэдэрч байна. Үнэхээр уучлаарай. Мөн эцсийн мөч хүртэл бидэнд итгэж дэмжиж хамт байсан бүх хүнд чин сэтгэлээсээ баярлалаа. Одоо би энэ бүхнийг үгээр тайлбарлахаас илүү ард түмэн болон хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийнхээ сэтгэлийг эргүүлэн олж авахын тулд өөрийнхөө байх ёстой газарт эргэн очиж чадах бүхнээ хийх болно. Та бүхэнд дахин баяр баясгалан бэлэглэхийн тулд би үхэх сэххээ үзэн дахин гүйх болно. Эцэст нь нэг зүйл хүсэх гэсэн юм. Ийм нөхцөл байдалд та бүхнээс дахин ямар нэг зүйл хүсэх нь хэрээс хитэрсэн мэт санагдаж байгаа ч шигшээ багийнхаа тоглогчдыг хит их шүүмжилж шархлуулалгүй хэдий та бүхэнд хэцүү байгаа ч тэдэнд халуун дулаан дэмжлэг урам зориг хайрлаасаа гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. За тэгэхээр Сунам миний оруулсан энэ постыг нь дүгнэхэд 2030 онд ч гэсэн Сунам минь дэлхийн аваргад оролцож магадгүй гэсэн горилго төрж байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр би эцээ хүртлээр тэмцэнэ гэсэн байгаа. Үнэхээр Сунам миний хувьд энэ удаагийн дэлхийн аварга нь ингээд сүүлийн дэлхийн аварга болоод зодог тайлах юм бол магадгүй насан туршдаа харамсч амьдарч магадгүй шүү дээ. За энэхүү постороо хамт тоглосон багийнхаа гишүүдийг хамгаалсан боловч дасгалжуулагчдынхаа талаар нэг ч үг дурдаагүй. Тэгэхээр ер нь бол энэ бүх байдлаас харахад Сунам минь Хумянбуу дасгалжуулагч хоёр хоорондоо асуудалтай байсан гэдэг нь тодорхой харагдаж байгаа шүү дээ. За Солонгосын ард иргэдийн бас нэг уур бухимдлыг төрүүлээд байгаа гол шалтгаан нь юу вэ гэвэл Хумянбуу дасгалжуулагчийн ярилцлага, мэдүүлэг, ялагдлын дараа хэлсэн үгс. Мэдээж баг хожих үед Хумянбуу дасгалжуулагч тоглогчдоо магтжээсэн. Гэхдээ баг нь хожигдох үед яг юу буруу хийснээ тодорхой хэлхийн оронд тоглогчдын сэтгэл зүй, цаг агаар, орчин нөхцөл, тоглолтын үр дүн гэх мэт зүйлсийг ярьж байгаа нь маш олон хүмүүсийг бухимдуулсан. Чехтэй тоглоход Сунам минийг гаргаад Ухёнгюг оруулахад тэр хожлын гоолыг оруулна гэдгийг хэн мэдчихсэн бэ? Тэр үед бүгдээрээ л зөв сэлгээ байсан, зөв шийдвэр байсан гэж ярьж байсан. Харин дараагийн тоглолтод Сунам минийг суулгаад хожигдсон. Бүгдээрээ л буруу сэлгээ байлаа гэдэл. Чехтэй тоглоход 2 дугаар үедэр Сунам минийг суулгаад Сунам минээр сэлгэгдэж орж ирсэн тамирчин гол хийгээл манай хоцсон шүү дээ. Дараа нь Мексиктэй тоглоход Сунам минийг 2 дугаар үедэр суулгасан. Тэгээ манай баг хожигдсон. Тэгээ одоо яга барыг намайг шүүмжлээд байгаа юм гэж байгаа байхгүй. Би 1-р ангийн хүүхдүүдэд солонгос хэлний хичээл орлоо гэж бодъё л доо. За 1-ийн А'д солонгос хэлний хичээл орлоо. Тэгсэн чинь 1-ийн А ангийн дийлэн хүүхдүүд нь маш сайн солонгос хэлийг сурж байна. Вау гэд эцэг эхчүүд нь надад алга ташсан. За тэнгууд би яг тэр хичээл заасан арга барилаараа 1-ийн Б'д хичээл орсон чинь тэнд байгаа хүүхдүүд нь дийлэнх нь сурч чадсангүй. Эцэг эхчүүд нь намайг шүүмжлээд ихсэн. Өө чи золбоо солонгос хэлийг сайн зааж чадахгүй шүү дээ. Манай хүүхдүүд юу ч сурахгүй нэ гэсэн би эцэг эхчүүд нь юу гэж хэлсэн бэ гэхлээр үгүй 1-ийн А'гийн хүүхдүүд бүгдээрээ сайн сурч штэ. Танаа хүүхдүүд ч ухаан муутаан биш үү гэж ярьснаас ямар ч ялгаагүй байхгүй. Баг болгоны тоглолт өөр. Чех нэг өөр тоглоно, Мексик нэг өөр тоглоно. Хичээл сурж байгаа хүүхэд болгоны тухайн хичээлийг ойлгож байгаа чадвар нь өөр өөр. Тэр би 1-ийн Ад солонгос хэл заасан арга барилаа 1-ийн Б-гийн хүүхдүүд тулгаад та нар яагаад сурах байгаа тэнэг мангар амттгээд доромжлоо тэр хүүхдүүдийг доошоо хийгээд ээж болохгүй байхгүй юу? Би өөрийнхөө арга барилыг өөрчлөх хэрэгтэй шүү дээ. Багш хүн, багийн дасгалжуулагч хүн арга барилаа өөрчлөх хэрэгтэй байхгүй юу? За энэнгээр доосаагүй заяа. Бас юу болсон бэ гэхээр Солонгос Мексикт 0-1-ээр хожигдсон шүү дээ. За гол алдах үед хаалгач Кимсэн Гю болон хамгаалагч Иги Йог хоорондоо ойлголцож чадалгүй мөргөлдөж бөмбөгөө алдснаар Мексик хоосон хаалганд гол оруулсан. Тэр үед өгсөн ярилцлага нь бас ард иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Кимсэн Гюгийн алдаа гаргаж байгаа хэсгийг хараад Кимсэн Гюд буруу өгөлгүй бэлтгэлтэй байгаагүй дасгалжуулагчид буруу үг гэж хэлсэн. Тэгэхээр та бүхэн Хумянбуу дасгалжуулагчийн хэлсэн мэдүүлгийг нь ойлгосноо. Энийг солонгосоор Тулёгаги гэж ярьдаг байхгүй. Тулёсо ганда гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэхээр өөртөө бүх бурууг авч байгаа юм шиг мөртлөө миний буруу гэхдээ тэр хүнд ч гэсэн буруу байсан шүү гэдгийг тодорхойлоод өгчөж байгаа байхгүй юу. Дэлхийн аварга болохоос өмнө Солонгос Бразил хоёр нөхөрсөг тоглолт хийсэн шүү дээ. Ким Минжи арын хамгаалагч нь Бразилийн товтлогчид бөмбөгөө алдаад гол алдсан байхгүй юу. Тэгсэн тэрийг юу гэж ярьсан бэ гэхээр Ким Минжи алдаа гаргасан. Гэхдээ дараагийнхаа тоглолтод иймэрхүү алдаа гарахгүй байх гэж найдаж гинэ гэж ярилцлага өгсөн байгаа. Багийг удирдаад аваад явж байгаа ахлах дасгалжуулагч гэдэг маш хариуцлагатай ажил. Ууг нь бол за бүр зарчмын хувьд гэж ярил л да. Хэвлэл мэдээллийн өмнө гараад багийнхаа гишүүдийг хамгаалах үүрэгтэй байхгүй юу. За тэгээ зөвхөн Солонгос гэлтгүү дэлхийд даяар шүүмжилсэн нэг асуудал байгаа штэ. Сунам минь Ижэсэн хоёрыг яагаад 3 дахь тоглолтын дээр гараанд гаргаагүй вэ? Тэрийг тоглолтын дараа юу гэж тайлбарласан бэ гэхээр өнөөдрийн тоглолтын үр дүн бол дасгалжуулагчийн хариуцлага гэж хэлсэн. Гэхдээ хүмүүс энэ үгийг сонсоод тайвшраагүй. Яагаад? Миний хариуцлага гэж хэлснийхээ дараа яг ямар алдаа гаргаснаа тодорхой юусоо тайлбарлахгүй байхгүй юу. За тэгээ маргааш нь Хумянбуу хэвлэлийн урал хийгээд ингэж ярьсан байгаа. Үннийг хэлэхэд яагаад гинт ийм тоглолт гарсныг ойлгоход надад ч хэцүү байна.
Тоглогчид яагаад өмнөх тоглолтуудаас муу тоглосон шалтгааныг олоход амаргүй байна? Одоогоор би хариултаа олоогүй байна. За энэ үг нь маш олон хүний уурыг хүргэсэн. За энгийн хөгжөөн дэмжигч тоглолт үзээд яагаад ингэж тоглосныг мэдэхгүй байна гэж хэлж болно. Гэхдээ шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, ахлах дасгалжуулагч хүн байж ялагдлын маргааш нь хэвлийн урлагэд яагаад ийм тоглолт гарсныг би мэдэхгүй байна. Би одоо хүртэл энэ хариултыг олоогүй байна гэж хэлэх нь зөв. Хумянбуу дасгалжуулагч үргэлжлүүлээд ингэж ярьсан байгаа. Бусад шалтгааныг хайж үзсэн ч тодорхой зүйл гарч ирээгүй байна. Орчны нөхцөл бидэнд хүндрэл учруулсан байж магадгүй. Тоглогчид хит сайн тоглохыг хүсээд сандарсан ч байж магадгүй. За Солонгосын ард иргэдийн сонсхийг хүсэж байгаа үг нь юу вэ гэхлээр дасгалжуулагч та өөрөө яг юу буруу хийсэн бэ гэсэн асуулт байгаа байхгүй юу? Өрсөлдөгчөөс шалтгаалаад зарим гол зүйлээ баг зэрэг өөрчилж болно. Гэхдээ өнөөг хүртэл хийж ирсэн тактикаа гинт өөрчлөх нь тоглогчдод сайн биш. Тэгэхээр талбай дээр гарч ирж байгаа өрсөлдөгч бүр өөр байхад эсрэг багаа судлахгүйгээр бүх тоглолтыг ижил байдлаар хийсэн. Ерөөсөө дэлхийн аваргын 3 тоглолтын дээр тоглогчд нь солигдсон болохоос талбай дээрх тоглолтын тактик яг адилхан байсан. За дасгалжуулагч хариуцлагаа хүлээж байгаа бол ядаж камерын өмнө чин сэтгэлээсээ ард түмнээсээ уучлалт гуйгаад ард иргэдэд төлөөлж байгаа сэтгүүлч хэвлэл мэдээллийнхэн сурвалжлагч нарын асуултад хариулах үүрэгтэй. Гэтэл дасгалжуулагчийн хариуцлага миний буруу гэж хэлчихэд гараа кармандаа хийгээд яваад өгч байгаа. Онгоцны буудлын дээр бас ингэж хэлсэн байгаа. Ард түмэн надаас мэдхийг хүсэж байгаа зүйл байвал гэжтэй. Ард иргэд нь мэдхийг хүсчихсэн зөндөө олон зүйл байсан, зөндөө олон асуулт байсан. Сунан минийг яагаад чухал тоглолтод гараанд гаргаагүй юм бэ? Яагаад өмнөд Африкийн эсрэг ийм бүрэлдэхүүн сонгосон бэ? Яагаад товтлогооны тодорхой зохион байгуулалт харагдаагүй вэ? Яагаад өрсөлдөгч бүрийн эсрэг өөр төлөвлөгөө харагдсангүй вэ? Яагаад тоглогчдын дотоод уур амьсгал муудсан гэх яриа гарваа? Яагаад ялагдлын шалтгааныг өөрөө ч ойлгоогүй гэж хэлсэн юм бэ. За бас тоглогчдыг гараанд гаргах талаар тэрээр дахин Чехийн тоглолтыг жишээ татан ингэж ярьсан байгаа. Тоглогч сонгох шийдвэрийг зөвхөн би ганцаараа гаргадаг. Дасгалжуулагчдын баг бүхэлдээ ярилцаж шийдвэр гаргадаг. Гэхдээ тоглогчийг талбайд гаргасан бол үр дүнгийн хариуцлагыг ерөнхий дасгалжуулагч, ахлах дасгалжуулагч үүрхэн зөв. Дасгалжуулагчийн хамгийн хэцүү зүйл бол өөрийн хүссэн зүйлийг талбай дээр хэрэгжүүлэх явдал. Хэрэгжүүл сайн дасгалжуулагч, хэрэгжихгүй бол муу дасгалжуулагч болдог. Энэ удаагийн үр дүн ийм л гарлаа. За тэгэхээр яг энэ бичлэгийг үзэж байгаа үзэгчд маань энэ бичлэгийн гол санааг нь ойлгоод үзэж байгаа гэж найдаа. Өнөөдөр Солонгосын ард иргэд энэ Хумянбу гих хүний мууг нь үзгээл ингээл араас нь те хайгаад яваагүй. Мэдлэггүй, мэдрэмжгүй, чадваргүй, авьяасгүй хүн ямарваа нэгэн өндөр албан тушаал, өндөр байр суурин дээр очихоор тухайн байгууллага, тухайн улс, тухайн баг яаж сүрч болдгийн тод жишээ нь харагдаж штэ. Бид нар зүгээр л энэ Хумянбу гэдэг хүнийг хараад байгаа байхгүй юу? Хүн гэдэг өнцгөөс нь хараад байгаа. Гэхдээ энэ Хумянбу жирийн иргэн биш байсан штэ. Маш өндөр албан тушаал дээр бүр үнэхээр их цалин авч очсон. Улс орныхоо төлөө ам тангар өгөөд маш өндөр хариуцлага дээр очиж байгаа хүн байхгүй юу? Хумянбу дасгалжуулагчийн жилийн цалин 2 тэрбум вон байсан гэ боддоо. 2 тэрбум вон гэдэг нь Монгол төгрөгөөр 4 тэрбум 650 сая төгрөг. Нэг жилд авдаг байсан. Сард 387 сая төгрөг авдаг байсан. 7 хоногт 90 сая төгрөгийн цалин авдаг байсан гэж боддоо. 7 хоногт 90 сая төгрөг штэ. Хумянбу дасгалжуулагчид 7 хоног болгон өгж байгаа энэ 90 сая төгрөг хэний карманаас гарч байгаа юм? Солонгосын ард иргэдийн карманаас нь гарч байгаа байхгүй юу? Тэгээд Солонгосын ард иргэд үүрээр өглөө босоод 4-5 цагт очиод онгоцны буудлын дээр очиод орилж чарлаад цогсоод байгаамаа. Бид нар энийг ойлгодог болох хэрэгтэй. За ямарваа нэгэн тэмцээн уралдаанд хожигдож болно. Хөл бөмбөгт хинч хожигдож болно. Хүчтэй багч хожигддог, агуу дасгалжуулагч алдаа гаргадаг. Гэхдээ удирдахч хүн ялагдсныхаа дараа би энд алдсан. Миний энэ шийдвэр буруу байсан юм байна. Өрсөлдөгчийн энэ давуу талыг би тооцоолж чадаагүй юм байна. Би тоглогчдоо зөв байрлуулж чадсангүй. Ард түмнээсээ уучлалт гуйж байна. Би хариуцлага үүрнэгээ тодорхой мэдээлэл хийгээд явах ёстой шүү дээ. Тэгэхэд энэ хүний өгсөн мэдүүлгүүдийг харахад дандаа тамирчтай бурууг нь дандаа өөрийгөө өмөрнө. Яг уу дасгалжуулагч миний хариуцлага миний буруу гэж хэлж байгаа боловч ерөөсөө яг юу буруу хийснэ энэ хүн өөрөө ч гэсэн ойлгохгүй байхгүй. За солонгосчууд өнөөдөр орилж чарлаад өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлээд юу буруу байна гэдгийг маш хатуу хэллээ шүү дээ. Тэгэд энэ эсэргүүцэл нь яг ямар үр дүн авчирч байгаа өнөөдөр те бүгдээрээ харъя л та. Жисон Парк гэж мэдэн те Манчестер Юнайтед тоглодог байсан юм мундаг тамирчин байсан. За тэгээ Ионпио Тоттенхэм тоглодог байсан. Пакчуу гих шигшээ багтаа тоглодог байсан залуус нь нэгдээд гаднаас шүүмжилж суух биш.
Солонгосын хөл бөмбөгийг өөрчлөх ажилд шууд оролцохоор шийдэж байгаа. Солонгосын соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Солонгосын хөл бөмбөгийн шинжиллийн хороо гэх тусгай хороог байгуулж байгаа юм байна. Энэ хороог Пак Жи Сон өөрөө сайдтайгаа хамт удирдаад явах юм байна. Энэ хороо нь ямар ажил хийх вэ гэвэл Солонгосын хөл бөмбөг яагаад ийм байдалд хүрвэ? Удирдлагын тогтолцоонд ямар асуудал байсан? Шигшээ багийн дасгалжуулагчийг сонгох үйл явц хуулийн дагуу байсан юм уу? Цаашдаа дахин ийм асуудал гарахгүй тулд яг юуг өөрчлөх хэрэгтэй вэ гэдгийг бүхэлд нь авч үзэж шалгах гэж байгаа юм байна. Солонгосчууд энэ дэлхийн аваргын бүтлгүүтлийн дараа зөвхөн дасгалжуулагч холбооны ерөнхийлөгчөө солихыг хүсээгүй. Ялзарсан авилгалд автсан системээ үндсээр нь солих гэж байна. Үндсэн суурь нь муу бол хичнээн гой байшин бариад ч удаан тогтох боломжгүй. Аливаа байгууллага, холбоо, улс орон, авилгал, ашиг сонирхол танил талын сүлжээнд автвал хөгжлийн тухай яриад ямар ч нэмэргүй. Чадвартай хүнийг нь гаргаж ирэхгүй өөрийнхөө таньдаг хүнийг тавиад лэвэл шудраг өрсөлдөөн гэж байха болно. Зүгээр л хоорондоо ярилцаад урьдчилаад тохиролцож байна. Тэгээ алдаа гаргасан хүнээсээ хариуцлага нэхэхгүй өөрсдийнхөө хүнийг хамгаалаад л үлдэнэ. Үр дүн гаргаж чадахгүй байсан ч дахиад л боломж олгоно. Чадвартай, санаачлагтай, ажлаа сайн мэддэг хүмүүс нь ажилд орох ямар ч боломж байхгүй. Оронд нь танил талын чадваргүй хүн өндөр албан тушаалд очоод суучдаг. Тэгээ хамгийн аюултай нь юу гэж иймэрхүү мэдлэггүй, мэдрэмжгүй, чадваргүй, авьяасгүй хүмүүс нь ийм өндөр албан тушаалд очоод суучхаараа чадвартай, мэдлэгтэй, мэдрэмжтэй хүнийг хажуудаа байлгахыг хүсдэггүй гинэ. Яагаад вэ гэхээр өөрийнх нь мэдлэггүй гэдэг нь баригдчихэж штэ. Тэгэхээр санаа нийлдэг. Яг өөртөө адилхан мөнгө идэх дуртай зүгээр л нэг орон зай эзлээ сууж идэг ийм хүмүүсээр өөрийгөө хүрээллүүлцдэг. Тэгэхээр энэ бол зөвхөн хөл бөмбөгийн асуудал биш ээ. Спортод ийм тогтолцоо байвал ямар үр дүн гарч байна? Бид нар нүдээр харлаа штэ. Ямарваа нэгэн компанид ийм ялзарсан тогтолцоо байвал тэр компани шууд дампуурна. Төрд хээл ахуул авилгал ялзарсан тогтолцоо суур байвал тэр улс хамгийн ядуу ард иргэдтэй улс болох нь цаг хугацааны л асуудал. Хөгжил гэдэг зөв хүнийг зөв газарт нь тавихаас эхэлдэг. Таньдаг хүнээ биш, чаддаг хүнээ сонгох хэрэгтэй. Ярьдаг хүн биш, үр дүн гаргадаг хүнийг сонгох хэрэгтэй. Өөрийгөө хамгаалдаг хүнийг биш, алдаагаа хүлээн зөвшөөрөөд засч чаддаг хүнийг сонгох хэрэгтэй. Бид нар мэдэх хэрэгтэй. Монголчууд бид нар аливаа асуудлыг дэндүү өнгөцгөн дүгнэдэг. Ер нь дүгнэдгийм үгүй юм уу бүү мэд. Бид нар мэдэх хэрэгтэй. Ухаан суух хэрэгтэй. Хэрсүү болох хэрэгтэй. Яг үннийг хэлэхэд өнөөдөр Монголын төр гишүүд нь ард иргэдээсээ айхаа болчихсон байна. Яагаад? Яагаад юм бол би тэнэг хөхгүй. Би мэдлэггүй, би маанаг хөхгүй. Намайг юу ч чаддгүй, мэдлэггүй, чадваргүй, маанаг гэдгийг мэдж байгаа болохоор илэг барьж байгаа. Энэ нэг юм та яаж чарцсан, яадын гэж бодож байгаа шүү дээ. Гэхдээ ийм хүмүүсийг хэн сонгоод байгаа юм бол би өөрөө л ийм хүмүүсийг сонгож байгаа. Яагаад тэгвэл би ийм хүмүүсийг сонгоод байгаа юм бол би өөрөө мэддэггүй маанаг болохоор л ийм хүмүүсийг сонгож байгаа. Тэгэхээр Монголын маанаг надаар дуусхэ, дүүнэр та гэж хэлэхэд бид нар мэддэг болох ёстой шүү.